За хамтдаа залбираад эхэлцгээе. Биднийг үргэлж хайрладаг, бидэнтэй үргэлж хамт байдаг Бурхан таньда баярлалаа. Түүхийн төгсгөлд амьдарч байгаа бид бүхнийг Бурхандаа хайрлаад бидний гэм нүглийг мөнхөд уужиж өгсөн Бурхан таньда үнэхээр их баярлалаа. Онцгой нь та биднийг энэ залуу наснд маань хайрлаж биднийг аварж өгсөн таньда талархаж байна. Үлдсэн цаг хугацаанд ч гэсэн Бурхан таны хүслийн төлөө амьдардаг эрхэм Бурхан таны хүслийг тэгээд энэ газар дээр амьдрахад та тусалж өгөөрэй. Энэ Монгол орны Улаанбаатар гэх энэ хүн нийслэлд Бурхан таны сайн мэдээг ухаараагүй олон залуучууд, олон хүмүүс байлаа. Энэ дунд цугларсан манай залуучууд бүгдээрээ Бурхан таны хүслийг тэгээд Бурхан таны сайн мэдээний хүслийг олон хүмүүс тараасан эрхэм тийм залуучууд болж чадхад та туслаарай. Өнөөдрийн энэ хүүгийн цагийг Бурхан таны нэгүсэл даатгаж байна. Бурхан таны үг дамжуулагдаж, Бурхан таал энэ газар үгээ айлдаж өгөөрэй. Бүх зүйлийг таны мотор таатхан бидний бүргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр гун залбирлаа. Амен. За өнөөдөр бол энд өөр хүн үг дамжуулах хэрэгтэй байсан. Та бүхэн мэдж байгаа бох тий. Тэгээ нэг өөр хүн гараад ирлээ. За ямар ч тач бас огт хараагүй ш тий. Бас нэг ирээд нэг бас нэг тий 2-3 сар болцсон байна. Тэгээд ямар ч тач ингээд өнөөдөр та бүхэнтэйг нөхөрлөгөр боллоо. Тэгээд өнөөдөр бүгдээрээ энэ ямар их хүснэ вэ гэдэг сэдвийн хүрээнд Бурхны үгнээс бас нэг товчхон суралцсан цаг байцгаая. За бүгдээрээ Лук номын 12 дугаар бүлгийг гаргая. Лук 12-ийн За Лук 12-ийн 49 дэх эшлэл байна. За олсон бол хамтдаа уншъя. Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийн ассан байхыг би ямар их хүснэ вэ? За Бурхан энэ газар дээр гал хаяхаар ирсэн. Гэтэ энэ гал ассан байхыг ямар их хүснэ вэ гэж байгаа. За энэ Бурханы хүсэл нь юу вэ гэхээр энэ сайн мэдээний гал ассан байхыг Бурхан тэгтлээ хүсдэгэ гэсэн. За хүн болгонд хүсэл мөрөөдөл гэж байгаа. Та бүхний хувьд ч гэсэн хүсэл мөрөөдөл гэж байгаах. Тэг хүсэл мөрөөдөлгүй амьдрна гэдэг чинь те үгсэн хүнтэй адилхан юм а гэж зүйрлж байгаа. Ялангуяа залуу хүнийг болвол энэ хүсэл мөрөөдөл байхгүйгээр амьдрна гэдэг болвол тэр хүн үхмэл амьдралаар амьдарч байна гэсэн. Яагаад үхмэл амьдралаар амьдарч байгаа юм бэ? Залуу хүн гэдэг чинь хүсэл мөрөөдөлтэй байж тэр хүсэл мөрөөдлийнхэн төлөө амьдарж байгаа учраас амьд амьдралаар амьдарч байгаа. Тэгвэл Бурхан хүсэхдээ энэ сайн мэдээний гал ассан байхыг ямар их хүснэ вэ гэж. Энэ Монгол орнд сайн мэдээний гал ассан учраас бид бүхэн аврагдсан энд сууж байгаа. Энэ сайн мэдээний гал энэ Монгол орнд асаагүй байсан бол, энэ сайн мэдээ тараагдаагүй байсан бол би энэ газарт байхгүй шүү дээ. Сайн мэдээг ухаарах боломжгүй байсан. Гэхдээ юу вэ? Бурхан хүссэн учраас Бурханыг сэтгэлдээ тэгээд Бурханы төлөө амьдрий гэсэн тийм сэтгэлтэй хүмүүс байсан учраас энэ сайн мэдээний гал үргэлжлүүлэн асж байгаа юм. За тэгвэл энэ Бурханы сэтгэлийг тэгээд амьдрна гэдэг нь ямар амьдрал юм болоо? Энэ Бурханы сэтгэлийг энэ газар дээр тэгээд тэр хүслийг нь гүйцэлдүүлээд амьдрах боломжтой тийм хүн гэж байгаа болов. За бүгдээрээ сая оюутны цугларалтаар дамжуулаад Давидын талаар хамтдаа сурсан шүү дээ, тийм. Энэ Давидэд хэлсэн Бурханы үг бол үнэхээр гайхалтай тийм үг. Тэ бүх хүслийг нь биелүүлэх зүрх сэтгэлийн минь дагуух Есүсийн хүү Давидыг би оллоо гэж. Тэ юу вэ? Бурхан энэ дэлхий дээр тийм сэтгэлтэй хүнийг хайж идэг гэсэн. Бурхан хуучин гэрээний үед Давидыг олсон. Давид бол тийм ээ бусдаас онцгойрох тийм хүн байгаагүй. Гэр бүл дотор хамгийн дорой, сул дорой нэг нэсэн. Тэгээ хонь хариулаад
бэлчээр дээр байсан. Самуэль иш үзүүлэгч ирээд тийм ээ. Бурхны туслах хүнийг би тэр газар руу илгээж өгнө гэж хэлсэн. Тэгээ очисон чинь бүгд ах нарыг нь тийм ээ аав нь үзүүлдэг. Гэтэл өөр хүүхд үлдсэн үү гэж асуугаа тийм ээ. Давид хонь хариулж байгаа гэдэг. Тэгээ бурхан тэр Давидыг олсон. Бүх хүслийг минь гүйцэлдүүлэх тийм ээ. Тэр хүнийг бурхан хайсаар байдаг байна. Бурхан бол Давидыг олсон байгаа. За тэгвэл энэ газар дээр амьдарч байгаа бид бүхний хувьд тийм ээ. Бурхан тийм хүнийг хайж идэг байна. Хүслийг гүйцэлдүүлэх, бурханы хүслийг ойлгох, бурханы хүслийг энэ газар дээр илэрхийлэх, бурханы хүслийн дагуу амьдрч чадах тийм хүнийг бурхан үргэлжлүүлэн хайсаар байдаг байна. За бүгдээрээ 2 дугаар шастрын номыг 2 дугаар шастр 16 дахь бүлэг байна. Аранзорогийн 9 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. Өөрт нь бүрэн хандсан зүрх сэтгэлтэй хүмүүсийг хүчрэгжүүлэх гэж эсийн мэлмий даяар хэрэг За бурхан өөрт нь бүрэн хандсан зүрх сэтгэлтэй хүмүүсийг хүчрхэгжүүлэх гэж эзний мэлмий дэлхий даяар хэрэн хисэж явдгаа гэж. Бурхан зөвхөн нэг улсыг л хардаг биш. Дэлхий даяар бурханы мэлмий хэрэн хисэж явдаг. Хэрэн хисэж юуг олох гэдэг гэж бурханы мэлмий дэлхий даяар явж байгаа юм болоо. Бурханыг хайрлсан, бурханы төлөө амьдрах тэр хүнийг л хайдаг байна. Энэ сайн мэдээний төлөө энэ бузар сүнстэй тэмцэлтийн тулд тийм ээ. Бузар сүнсэнд мэхлэгдэн яваа энэ аврагдаагүй хүмүүсийг тэр гараас нь татан аврахын тулд энэ бурхны хүсэлд нийцсэн тэр хүнийг бурхан хайж идэг байна. За бурхан олох хүртлээр хайж байгаа. Бурхан энэ Библиэлд бичгтээ тэг 90 хайсаар байгаа гэж байгаа. Тэгвэл одоо бурхан хайж байгаа болов? За олдохгүй болио л тий цөхөрж байна. Тим сэтгэл түн байхгүй юм. Бүгдээрээ л аврагдсан. Гэтэ тим сэтгэлтэй хүн байхгүй байгааг хараад бурхан шантардаг болов. Бурхан үргэлжлүүлэл хайж идэг байна. Тим сэтгэлтэй хүн гарч ирэх үе хүртэл хайсаар байдаг байна. За тэгвэл бурхны энэ хүсэл гэж яриад байгаа энэ хүслийг мэдэх арга нь юу юм болоо? Бурхны хүслийг яавал мэдэх бол? За та бүхэн юу гэж бодож байна? Бурхны хүслийг мэдэх арга болов? За нэг арга байна. Их амархан арга. За та бүхэн дэлгээ суудсан байгаа. Энэ Библи байна. Бурхан Библиэлд өөрийнхөө бүх хүслийг бичиж үлдээсэн. Бурхан хүн төрлөختний хэр их хайрладгийг, мөн намайг ямар их хайрладгийг, миний төлөө юуг төлөвлөсөн юм? Намайг яаж хайрлсан бэ гэдгээ Бурхан өөрийнхөө бүх хүслийг энэ Библиэлд бичээд үлдээчихсэн. Энэ Бурханы хүслийг мэдье гэвэл Библиэлд л ойрхон байна. Библиэс хол амьдарч байгаа мөртлөө Библийг уншихгүй амьдарч байгаа мөртлөө Библиэд ойрхон амьдрахгүй байж Бурханы хүслийг мэднэ гэдэг бол боломжгүй гэсэн үг. За тэгэхээр манай залуучуудын Библиэд хэр ойрхон амьдардаг болоо. За намайг залуучуудад нөхөрлөдөг байхад орж ирэх болгонд Библи бариад уншдаг хүн үргэлжил Библиэд ойрхон амьдардаг байсан. За ингээл залуучуудын нөхөрл болох гээд орж ирэх юм бол эсвэл эзний өдөр, за эсвэл 3 дахь өдрийн үг ч юм уу те ямар нэгэн нөхөрлөл чуулган дээр байх үед төрүүлээд ирчихсэн Библийг уншиж байгаа тийм залуучууд байдаг байсан. Одоо тэр залуучууд
бурханд хэрэглэгдээд явж байгаа. Тэр хүмүүс Библиэд ойр байснараа итгэлээрээ даван туулж бурханы хүслийн дагуу амьдраад явж байгаа тийм хүмүүс болоод амьдраад явж. Тэгвэл эсвэргээрээ тэр үед гар утас байсан уу? Байсан. Тэ? Тэр үед Библиэс өөр зүйл барьж исэн үү? Барьж исэн залуучууд байсан. Тэр хүмүүс яасан бэ? Бурханы хүслээс эсрэг амьдралаар амьдарч байгаа. Тэгвэл Библийг гартаа бариад амьдарч байгаа хүн яадаг вэ? Бурхан тэр хүнд өөрийнхөө хүслээ нэг нэгээр нь мэдүүлж өгдөг. За тэгэхээр Библиэд ойр амьдарч нэгээр Бурханы хүслийг одоо мэдэх боломжтой байх нь Бурхан тэр хүнд өөрийнхөө хүслийг нэг нэгээр нь мэдүүлж өгдөг байна. За мэдээж Библиэд ойрхон амьдрна гэдэг бол амар зүйл биш. Тийм үстэй. Энэ дэлхий дээр сэтгэл татам зүйл ямар олон байна. Ялангуяа залуу чуудад нь хөрлөж байхад тийм ээ. Одоо яг энэ насн дээр тийм нүдний харцыг дагаж байгаа, нүдний харцыг булаах, тийм залуу хүнийг уригдах тийм зүйлүүд ямар олон зүйл гарч ирэх вэ? Библиэс холдуулах зүйл шүү дээ. Тийм үстэй. Бурханаас холдуулах, Библийн үгтэй ойр байлгахгүй тийм ээ. Библиэс холдуулах зүйл маш олон гарч ирнэ. Тэр бүх зүйлийг даван туулаад, тэр бүх зүйлээс татгалзаад Библиэд ойр амьдарж байгаа тийм залуу байх юм бол тий Бурхан тэр хүний дотор ажилдаг гарцаагүй ажиллах болно. Бурхантай ойрхон амьдрах гэдэг тэр хүнийг хараад Бурхан тийм ээ зүг зүгээр суугаад байх болов? Үгүй шүү дээ. Бурхан тэр хүнийг л хайж байгаа. За энд маш олон залуучууд сууж байна. Бүгд тийм ээ Библиэд ойр амьдардаг. Бүгд Библиэс холддог. Тэгж амьдрах бол тий залуучууд хэд дахин нэмэгдэх болоо тийм ээ. Энэ танхим хөрөлцөхгүй тийм ээ. Их танхимч хөрөлцөхгүй. Тийм хэмжээнд ч гэсэн хөрнө шүү дээ. Бурхан тэгж ажилдаг. Бурхан өнгөрсөн түүхэнд ажилласаар ирсэн одоо ч ажиллах гад хүлээгээд тэр сэтгэлдээ үнийг л хүлээгээд байгаа юм. За Библиэлд бичигдсэн Бурханы чин сэтгэлийн үгийг бүгдээрээ нэг харцгаая. За 1-р Тимот 2-р бүлэг байна. Хоёрын 4-р эшлэл байна. За хамтдаа уншаа. Тэрээр бүх хүн аврагдаж үнний мэдэгт ирэх. За Бурханы сэтгэл бол бүх хүн аврагдаж үнний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг нь Бурханы хүсэл байна. Бурханы хүсэл бид бүхний төлөө байсан учраас бид Бурханы сайн мэдээг хугаараад энд сууж байгаа шүү дээ. Бурхан хүсэхгүй байсан бол би аврагдахгүй байсан болов? Үгүй шүү дээ, тийм. Надад сайн мэдээ тарааж байгаа хүнээр дамжуулаад Бурхан ажилласан учраас би энд аврагдчихсан сууж байгаа юм. За нэг миний мэдэх нэг ихчэд болсон нэг үйл явдал байгаа юм. За энэ ямар үйл явдал вэ гэхээр тэр ихч хүүхд төрүүлээд анхны хүүхдэд төрүүлэхдээ хүүхд нь амьгүй төрсөн байгаа. Амьгүй төрөөд тэгээд тэр байдлыг хүлээмжшөөрнө гэдэг бол тэр ихчийн хувьд бол үнэхээр хэцүү байсан. Хүнд байсан. За эмэгтэй хүнийг тийм ээ одоо тийм үг байдаг шүү дээ. Эмэгтэй хүн бол их хүн болох гэж төрсөн юм аа. Эмэгтэй хүн сул дорооч гэсэн их хүн хүчтэй гэж байна. Тэг их хүний сэтгэлээр хүүхдээ өлгийдэн авах гэтэл нөгөө хүүхэд нь амьгүй төрчихсөн. Тэгээ тэр нөхцөл байдлыг даван туулахад бол үнэхээр хүнд хэцүү байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа жаахан цаг хугацаа өнгөрөөд чуулган дээр эртэл яг адилхан үед тийм ээ одоо хүүхдэд төрүүлсэн нэг ихч хүүхдэд тэврээд сууж байгааг хараад тэр ихч бүр илэг нэмтэрсэн гэж. Тэгэд ингээс нь сүү урсан гэж. Нөгөө алдсан хүүхдээ маш их сансан эргэж тийм ээ
эргэж ирээсэй гэж хүсэжсэн тэр хүүхдийг аваад цухтаамаар санагдаж байсан гэж. Тэгээ тэр их хүний сэтгэлийг тэр алдагдсан тэр хүүхдийн санаж байгаа тэр сэтгэл шиг Бурхан энэ аврагдаагүй хүнийг тийм ээ мөхөл рүүгээ яваад үхэж байгааг хараад Бурхан сэтгэл нь хэмтэрдэг байна. За бид нар бол одоо хүүхд төрөж үзээгүй л юм л да тий. Тэгэхээр тэр сэтгэлийг ямар байд юм бэ? Үнэхээр одоо үгээр илэрхийлчихгүйгээр тийм байдаг шиг Бурханы сэтгэл юу вэ? Тэр алдагдж байгаа сүнснүүдийг хараад элэг зүрхэндээ хэмтэрдэг байна. Тэгээ тэр сүнсний төлөө хэн миний сэтгэлийг олгоод аврахын тулд сайн мэдээ тарааж амьдрах юм болоо. За тэрийг Бурхан хүсэж идэг байна. За бүгдээрээ Лук номын 19 дугаар бүлэг дээр очицгаая. Аравсын 10 дугаар эшлэгийг хамт уншъя. Хүний хүү хүний хүн алдагдсны хааж аврахаар ирсэн билээ гэж. Бурхныг мэдэхгүй бүхий л хүмүүс бүгдээрээ л тийм ээ одоо мөнхийн мөхөл рүү явж байгаа. Там руу чиглээд амьдарч байгаа. Гэтэл тэр хүмүүсийг аврагдах хүртэл нь Бурхан хүлээж идэг. Бурхан намайг аврагдах хүртэл минь хүлээсэн. За өөрсдийнхөө бид нар амьдралыг харах юм бол тэгж боддог шүү дээ. Би яагаад ийм гэр бүл төрсөн юм болоо? Миний ах, миний ихч надтай яагаад ингэж харьцдаг юм болоо? Аав ээж минь яагаад ийм хүмүүс байдаг юм бол? Би яагаад ийм ядуу гэр бүл төрсөн те? Би яагаад ийм царай муутай төрсөн юм? Би яагаад ийм гэр бүл төрсөн бэ гэх асуулт яагаад гэсэн асуулт байдаг. Гэтэл аврагдсны дараа харах юм бол энэ бүх зүйл Бурхан намайг аврахын тулд удирдах байсан юм байна гэдэг, Бурханы төлөвлөгөө байсан юм байна гэдгийг ухаардаг. Тэр үед л ухаарах үедээ тийм ээ миний амьдарч ирсэн энэ амьдрал нь намайг аврагдахын тулд л надад тохиолдсон байна гэдгийг ухаардаг байна. Яагаад гэдэг асуулт нь Бурханы өмнө талархал болон өөрчлөгддөг байна. За хүн болгоны амьдралд асуудал гэж зүйл байгаа, зовлон гэдэг зүйл байдаг. Тэгээ зовлон гэж зүйл байгаагүй бол Бурханы өмнө ирэх боломжгүй. Хүн тийм ээ зовлон тохиолдож ижил Бурханы өмнө ирдэг. Зовлон тохиолдохгүй бол юу вэ? Өөрийнхөө дураараа амьдардаг. Библиэр гарч байгаа шүү дээ. 2 хүү байсан. Тэгээ нэг хүн юу вэ? Ааваасаа өв хөрөнгө аваад явдаг. Өөрийнхөө дураараа амьдардаг. Дураараа амьдарч байгаа бүх эд хөрөнгөө өрн таран хийснийхаа дараа гахааны хоол иддэг штэ. Тэгж яхтаа яадаг вүлээ? Бурхныг санддаг. Эцгийнхээ өмнө би буруу зүйл хийсэн байна. Тэр зовлон тохиолдох үед л Бурхан руу харж байгаа. Та бүхний амьдрал ч гэсэн зовлон байсан учраас Бурхан тэр зовлонгоор дамжуулан Бурхан таныг аварсан байгаа. Тэгэхээр хүн хайртай хүнээ хүлээдэг штэ тий. Яков тийм ээ хайртай хүнээ 7 жил үлээсэн. Дахиад 7 жил үлээсэн. 7 жил нь хэдэн өдөр мэтэл санагдсан. Тэг үү? Хайр байсан учраас тэгж хүлээсэн. Тэг хайр байхгүйсэн бол яг уу хүлээнэ гэдэг үнэхээр хэцүү. За энэ хүлээлт гэдэг зүйлийг цэрэг тамга их мэдэрсэн. Тэнд ерөөсөө сайхан зүйл ерөөсөө байхгүй. Хизээ халагдах юм болоо гэж хүлээгээл байдаг. Тэгэл за өнөөдөр чи хэд өдөр үлдлээ? Өдөр хоног үнэхээр өнгөрдөггүй ерөөс. Тэгээ дургу зүйлдээ байх юм бол тэр цаг хугацаа үнэхээр там шиг л байдаг. Хэцүү. Нөгөө дургууд хүчгүй гэдэг чинь тийм ээ. Яг л тийм бэл. Тэгээд хайр байх юм бол юу вэ? Энэ цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Гэхдээ Бурхан бид бүхнийг хэрхэн яаж хүлээдэг вэ? Нэг өдрийг 1000 жил мэд 1000 жилийг нэг өдөр мөрт хүлээдэг гэж. Бурхан намайг хайрлсан учраас аврагдах хүртэл минь намайг хүлээсэн байна.
За бүгдээрээ 2 дугаар Самуэль 23 дугаар бүлэг дээр очицгаая. 2 дугаар Самуэль 23. Хорон 15-аас 17 дугаар эшлэл хүртэл хамтдаа уншъя. Давид хэн нэгэн Бэтлехемийн хаалганы хажуу дахь удгийн авчран өгдөгч болоосой гэж За энэ дээрээс харах юм бол Давид Бэтлехемийн хаалганы хажуу дахь худгийн уснаас надад ус авчрах хэн нэгэн байдаг ч болоосаа гэж. Тэгээ энийг бол Давид ихэд хүсэмжилсэн байна. Гэтэл 3 хүчээр ам биеэ үл хайхран энэ Филистийн хуараг нэвтрэн орсон. Бүхэл бүтэн дайсныхаа тэр хуаран руу энэ 3 хүчит ирсэл нэвтрэн орсон. Яг хааныхаа хүслийг биелүүлэхийн тулд хүслийнхэн төлөө юу вэ? Ам биеэ үл хайрсан байна. Магадгүй тэд баригдсан бол юу вэ? Тэр бүхэл бүтэн Филистийн хоорон бахад тэр 3 эрс үхчихж боломжтой байсан. Гэтэл энэ хааныхаа хүслийг мэдсэн учраас за тэд энэ Филистийн хоорон руу нэвтрэн орсон байна. За тэгээд бүр юу вэ? Нөгөө Бэтлехемийн уснаас утгаж авчираад хаандаа өгдөг штт. Гэтэл Давид юу вэ? Тэр усыг уухгүй асгадаг. Энэ бол тийм ээ амь насаараа дэнчин тавиад ирсэн цустай адил юм а гэж. За тэгэхээр энэ одоо Давидын хүслийг биелүүлэхийн төлөө энэ 3 хүчээр өөрсдийнхээ биеийг үл хайхран хүслийг нь үйлдвэрлэхээр явсан байна. За энэ Давидын хүслийг энэ 3 хүчээр яаж мэдсэн бол? Хүсэмжлөө гэж байгаа шүү дээ. За би ус уумаар байна тий. Бэтлехемийн ус л уумаар байна. Өөр ус уумааргүй байна. Энэ усыг уусаргаа тий. Юм биш. Бэтлехемийн ус л сайх. Тэгж яриаггүй шүү дээ. Сэтгэлдээ хүссэн байна. Тэгвэл тэр хүслийг яаж энэ 3 хүчээр мэдсэн юм болоо? Мэдээд бүр түүнийхэн төлөө яваа тий. Утгаад авчираад өгсөн гэж байгаа ш тий. Бас л үнэхээр зоригтой тааныхаа төлөө юу ч хийхээс буцахгүй энэ 3 хүчээр байсан. За бүгдээрээ 23 дугаар бүлгийнхэн 13 дугаар эшлэлийг хамтдаа уншъя. Ургад сураах үеэр Филистчүүдийн нэг хорооц хэрэг Ефраимийн хөндөд за энэ Адулламын агууд Давид байхад 3 хүчээр ирсэн. Гэхдээ энэ дээрээс харах юм бол 30 хүчээрээс 3 гэж байгаа. Давидэд 30 хүчээр ирс байсан. Тэр 30-уулаа ирсэн бол ямар гоё вэ? Тэ? 30-уулаа тэр энэ Бэтлехемийн усыг хаанда тийм ээ авчрахын тулд 30-уулаа очоод тийм ээ хааныхаа хүслийн дагуу үйлдсэн бол Бурхны юм үнэхээр мундаг байхсан. Гэхдээ энэ 30 хүчит 90-с 3 л ирсэн байна. Адулламын агууд байхад нь Давид дээр энэ 3 л ирсэн байна. За тэгэхээр энэ 3 хүчит ирсэн Давидтай хамгийн ойрхон амьдарч байсан гэсэн. За та бүхэн хамгийн ойр амьдарч байгаа хүмүүсийнхаа юунд дуртай
Тэгээ ямар хүн бэ гэдгийг бид нар мэддэг штэ. Аав ээжийнхэн ямар зан чанартай та бүхэн мэднэ штэ. Ягаад хамгийн ойрхон амьдарч байгаа учраас. Тийм үстэй. Хамгийн ойрхон амьдарч байгаа хүний бид нар сайн мэддэг штэ. Ялангуяа эхнэр нөхөр хоёр юу вэ? Шууд харцыг хараад мэддэг гэж. Тэг хизээ дээр харцыг хараад мэддэг болох юм бүү мэд. Тэг хэмжээний удаан хугацаанд амьдарч ийж тэг мэдэх байх нь штэ тий. За чи тэгэх гээд байна уу? За би хөл өмг тоолох дуртай. Тэгээд технэртэй нэг юм хэлэх гээл ингээд юм. За яасан тоглох ч юм уу гэл. Шууд мэддэг. Яаж мэдсэн? Ойлгомжтой л шүү дээ. Тэ ямар нэгэн зүйл гуйх гэдэг хэрэг хүн арай нэг өөр болоод эхэлдэг те. За юм хэлэх вэ нэтэрэ гээл те юу авмаар байна нэтэрэ гээл. За яасан тоглох ч юм уу те. Харин тийм ээ цуглдсан байна. Намайг дуудаад байна. За би л очихгүй болохгүй байгаа дээ те. За тэгэхээр хамгийн ойрхон байгаа хүнээ мэддэг. Тэгвэл энэ Давидтай энэ хэн ойрхон байсан бэхээр энэ гурван хүчээр ойрхон байсан байна. Гурван хүчээр ойрхон байсан байгаа учраас Давидын сэтгэлийг энэ хүсэмжилж байгаа сэтгэлийг нь ойлгосон байгаа, мэдсэн байгаа. Энэ Давид хаан маань те Бэтлехемийн дэрэгдэх тэр усыг буухыг үнэхээр хүсээд байгаа юм байна. Гурван хамтдаа яваад аваад ирээ. Хүслийнхэн төлөө явсан байна. За тийм учраас энэ Библиэл дээрээс харах юм бол мөнөөх гуравтаа дүүцэхгүй билээ. Өнөөх гуравтаа дүүцэхгүй билээ гэдэг үг хоёр удаа гардаг. За энэ үгийг энэ Абишай гэдэг хүн энэ 30-ын тэргүүн нээсэн. За тэр жадаа эргүүлэн 300 хүнийг алсан агаад тэрээр мөнөөх гурийн адил алдартай байв гэж. Гэхдээ алдартай байсан ч гэсэн энэ мөнөөх гуравтаа дүүцэхгүй байсан. Яагаад адилхан алдартай мөртлөө яагаад энэ гуравтаа дүүцэхгүй байсан юм болоо? За Абишайгаар зогсохгүй энэ Биня гэдэг хүн байгаа. Биня ч гэсэн тэрээр 30 90-ийн дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтаа дүүцэхгүй лээ гэж. 30 хүчит ирсийн дунд бол хүндлэлийг олсон алдартай агуу хүн байсан. Гэхдээ тэр гуравтаа бол дүүцэхгүй хүмүүс байсан байна. За энэ гурван хүн ямар гурван хүн байсан болоод энэ мөнөөх гуравтаа дүүцэхгүй гэж хэлсэн юм болоо. Гарцаагүй энэ гурван хүн бол энэ хааныхаа хүслийн төлөө энэ Давидын хүслийн төлөө бол өөрсдийнхөө ам биеийг үл хайрлсан. Энэ хүслийнхэн төлөө юуг л вэ юуг хийгсэн сэтгэлтэй байсан ба. За энэ гурван хүчит ирсэн эхний хүн бол за 8 дугаар эшлэл дээр гарч байна. За бүгдээрээ 23-ийнхаа 8 дугаар эшлэлийг уншицгаая. Учир нь эдгээр нь Давидын хүчит ирсийн нэрс юм. Гурван хүчит ирийн тэргүүн Техемон хүн Исний хүн Адония гэж. За энэ Йошеб Башебет гэдэг хүн 800 хүнийг алсан. Юу вэ? Жадаа эргүүлэл бүр 800 хүнийг дуусгачих жоох байхгүй. За энэ Самсон гэдэг хүн Илжигний 90-ийн ясаар 1000 филист хүнийг унагадаг штэ. За бурхны сүнс хүчтэйгээр буун ирж энэ Самсон яасан бэ гэхээр 1000 филист хүнийг цогж унагадаг. За энэ Самсон гэдэг хүн дээр бурхны сүнс үнэхээр хүчтэйгээр болсон учраас тэр 1000 филист хүнийг алсан юм байна. Үнэхээр одоо хүчтэй байсан юм байна. Хүч нь мэдрэгддэг. Гэтэл юу вэ? Энэ 30 эрсийн 3-ын эхнийхэн хүн болох энэ Йошеб Башебет гэдэг хүн юу вэ? Бараг л Самсонтой адилхан тийм ээ 800 хүнийг унгасан байгаа сте. За гудамжаар авч итэл 8 залуу надтай таарал үзэлцэн гэвэл юу вэ? Зүхт нь үстэй те. За энэ донд үдэлцээ те. Йошеб Башебеттэй 800 хүнийг унгацсан юм чинь бурхан надтай хамт байж энэ 8 хүнийг унгах хаа. Тэ үзэлцэх хүн байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ те. Би ч чадахгүй. Тэгвэл энэ хүнд ямар хүч чадал байсан болоод энэ
800 хүнийг унгасан юм болоо. Гарцаагүй Бурхны хүч чадал түүнтэй хамт байгаагүй бол энэ Йошуа Башибет гэдэг хүн энэ 800 хүнийг ялах боломжгүй шүү дээ. Тийм үстэй. Хичнээн хүчтэй байлаа гэхэд тийм ээ. Хүн ядарч сулдж зүдрэн. Гэхдээ юу вэ? Бурхны хүч байх юм бол тийм ээ энэ боломжтой юм а гэдгийг Библи харуулж байгаа юм. За түүний дараа Элизар гэдэг хүн байгаа. За бүгдээрээ 9-10 дугаар ишлэлийг хамтдаа уншъя. Мөнөөх гурын дунд түүний даахын айх хүн доодогийн хөвгөн Элизар байв. Тэрээр тулалтахаар цугларсан филистичүүдийг доромжлох. Түүний дараа бол Элизар байсан. Элизар за филистичүүдийг доромжлох үед Давидтай хамт хэн байсан бэхэр Элизар байсан байна. Элизар хамт байгаад Израилийн эрчүүдийг хоошоо ухран явахд гэж байна. Тэр босож гараа эцэд цуцтал гар нь элдэнд наалдан салахгүй болтлоо филистичүүдийг цогж алсан юм а гэж. Эзэн тэр өдөр их ялалтыг авчирсан юм а. Гэтэл юу вэ? Түүний араас ирсэн хүмүүс юу вэ? Зөвхөн алагдсан хүмүүсийн хүүрийг цөлмөхийн тулд л байваа гэж. За энэ Элизар гэдэг хүн ч гэсэн Давидтай хамт байсан. За юу вэ? Энэ элдэнд энэ гар нь тэмээ элдэн наалд нь салахгүй болтлоо филистичүүдэд тулалдсан байна. Тийм учраас Бурхан их ялалтыг өгсөн. Энэ 11 дэх эшлэл дээр гарч байгаа 11 12 дээр гарч байгаа Шамаа ч гэсэн ялгаагүй. Зарим гихтээ ургасан нэгэн хэсэг газар филистичүүд хороо болон цугларахад хүмүүс филистичүүдээс зугтсан. Тэг нэг ч хүн үлдээгүй. Тэрээр талбайн гол дунд зогсон хамгаалж филистичүүдийг зохицоо гэж. Ийхүү их ялалтыг эзэн Израиль авчирсан байна. За юу вэ? Эндээс ажиглан харах юм бол юу вэ? Энэ 23 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээс 17 дугаар ишлэл хүртэл энэ эзэн гэдэг үг 4 удаа давтагдан гарсан байдаг. Гэтэл энэ 39-ийн 19 дугаар ишлэлээс 39 дугаар ишлэл хүртэл бол эзэн гэдэг үг огт ерөөсө гараагүй. Бурхан гэдэг үгч гараагүй, эзэн гэдэг үгч гараагүй. Энэ мөнөөх гуравтаа дүүцгүй билээ гэж хэлсэн шалтгаан зөвхөн энэ Давидын хүслийн төлөө ам бие үл хайхран явсан учраас л зөвхөн Библиэр ингэж бичсэн юм биш. Эдгээр хүмүүс Бурхны өмнө амьдрсан учраас Бурхан ийхүү бичсэн байна. За бас энэ гурван хүчит ирсийн нэр өөр Библийн номдэр гардаггүй. Яагаад гардаггүй гэхээр энэ гурван хүчит ирс Бурхантай Бурхны өмнө амьдрах гэж хичээсэн хүмүүс учраас Бурхан тэдэнтэй хамт байсан юм байна гэдгийг энэ бүлгээр дамжуулан бид нар бас харах боломжтой байна. За. Адилан магууд багт ч хүртэл энэ гурван хүчит ирсэн филистичүүдийн эсрэг хуаран Израилийн ард түмэн байхад Израилийн эрчүүд зугтахад Элизар буюу энэ гурван хүчит ирсэл Давидтай хамт байсан. Тийм учраас эзэн тэдэнд их ялалтыг өгсөн байна. Бурхны өмнө амьдраа гэсэн сэтгэлдээ хүнээр дамжуулаад Бурхан юу вэ? Одоо Бурхны өмнө хүмүүсийн өмнө биш. Бурхны өмнө л би Бурхны үгийг хараад Бурхны өмнө амьдраа гэх юм бол магадгүй хүмүүсийн өмнө харагдахгүй байсан ч гэсэн Бурхан тэр хүнийг илчилдэг. Энэ хүн Бурхны өмнө амьдрдаг хүн юм байна гэдгийг Бурхан илчлэн харуулдаг. Эсвэргээрээ хүний өмнө амьдрах гээд байгаа тэр хүнийг ч гэсэн Бурхан илчлэн харуулдаг. Энэ хүн хүний өмнө амьдрах гээд байсан. Хүнийг хараад амьдарч байгаа хүн яадаг вэ гэхээр итгэлээрээ сайн амьдарч чаддаггүй. Итгэлээрээ хол амьдарч чаддаггүй. Нэг л мэтгэд унцчихдаг. За тэгэхээр энэ Йошуа Башибет, Элизар, энэ Шамаг
Энэ Давидын хүчит гурван ирсэн нь юу вэ? Бурхны өмнө л амьдрий гэсэн сэтгэлтэй байсан учраас энэ эзэн гэдэг үг гарч байгаа. Эзэн тэдэнд онцгой нэрийг өгсөн байна. Мөнөөх гуравтаа дүүцэхгүй билээ гэж. Энэ хүмүүс гарцаагүй Бурхны өмнө амьдрах сэтгэлтэй байсан учраас Бурхан тэднийг ийхүү өргөмжилсөн байна. За бид бүхэн ч гэсэн Бурхныг хараад амьдарч байна уу? Эсвэл өөр зүйлийг хараад амьдарч байна уу? Тэр ихчийн өмнө сайн амьдрий гэж л би хичээгээд байна уу? Эсвэл тэр ахын өмнө л би сайн амьдрий гэж хичээгээд байна уу? Хэний өмнө сайн амьдрий гэж хичээх ёстой вэ? Бурхны өмнө л бид нар сайн амьдрий гэж хичээх хэрэгтэй байна. За тэр хүнээр дамжуулан л Бурхан ажилдаг байна. Бурхан хүнийг харахтаа би мөхс хүнтэй адилхан хүний гаднах төрхийг харддаг гэж. Би зүрхийг нь харддаг, сэтгэлийг нь харддаг гэж. Магадгүй Бурхан гаднах төрхийг хардаг байсан бол намхан, царай муутай хүмүүс гологдсон шүү дээ, тэ. За Бурхан намайг тоож харахгүй. Бурхан хүртэл тоож харахгүй бол юу вэ? Гутран шүү дээ, тэ, шантарна. Бурхан тийм ээ шудраг учраас сэтгэлийг нь хардаг учраас ямар шудраг вэ? Тэр үнэхээр гоё. Гаднах төрхөөрөө бид нар ямар ч харагдсан байж болно. Тэг гаднах төрхөөрөө бид нар ямар ч үүдэлтэй байж болно. Бурхан гарцаагүй сэтгэлийг нь хардаг гэж. Бурханы өмнө л амьдрий гэсэн сэтгэлтэй тэр хүнийг л Бурхан хүлээж идэг байна. Тэрийг л Бурхан хардаг байна. За тэгэхээр юу юунаас илүү бид бүхний амьдрал чухал байна. За бас нэг хүнийг бүгдээрээ харцгаая. За Лук номын 3 дугаар бүлэг байна. За 3-ын 15 дугаар эшлэл байна. За хамтдаа уншъя. Ард олон Христийг хүлээн Иохны тухай бүгд зүрхэндээ түүнийг Христ мөн эсхийг эргэцүүлж байлаа. За энэ баптист Иохан гэдэг хүн амьдарч байгаа үед энэ баптист Иохныг харж исэн эргэн тойрны хүмүүс юу гэсэн бэ гэхээр энэ Христийн биш үү гэж зүрхэндээ эргэцүүлж байлаа гэж. Энэ яагаад энэ баптист Иохныг ингэж хэлсэн юм болоо? Энэ баптист Иохан Бурхны өмнө энэ чинь Христийн биш үү гэж хэлэгдэх хүртэл амьдрсан. Би Христийг дурддаг шиг та нар ч гэсэн намайг дуурай гэж Илч Паул хэлдэг штеп. Тэгвэл энэ баптист Иохан юу вэ? Яг л Христ шиг амьдрсан баг. Заримдаа бид нар нэг ийм үйл явдал болдог штеп. Гудамжаар алхаж байгаа юм бол нэг танд хүн зөрөөд өнгөрдөг. Хүү чи нөгөө тэр биш үү гэж очиод байгаа. Биш биш та хүн андуурсан байна. Яна ямар сони бэ? Яг л адилхан байсан юм да. Ийм адилхан гэж байдаг юм бах та. Андуурдаг. Тэрнтэй адилхан энэ баптист Иохныг энэ хүмүүс андуурсан байна. За тэгээ яасан бэ? Иохан номдор очицгоё. Иохан номын 1-ийн 19-с 22 дугаар эшлэл. За хамтдаа уншъя. Юудэчүүд та хэн бэ гэж Иохноос асуулахаар дахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа. Тэрээр үгүйсгэлгүйгээр хүлээмжшөөрч би Христ биш гэж хүлээмжшөөрөв. За уул нь 22 хүртэл гэсэн тэ. Зогсчлаа. Та Элея юм уу гэж асуухад тэр би биш гэсэн. Та өнөөх иш үзүүлэгч үү гэхэд тэр үгүй гэлээ. Тэгтэл тэд түүн
Та хин юм бэ? Бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ гэв. За энд бүр буу юм болсон. За та хэн бэ? Та нөгөө Христ биш үү? Би Христ биш ээ гэсэн. Тэгвэл яг хин юм бэ? Эсвэл Илия юм уу? Илияч биш. Тэгээ хин юм бэ? Та юу хэн болчоо те ингэж амьдраад байгаа юм бэ? Хин гэдгээ нэг хэлээд хаач ээ. Тэгэхдээ энэ асуултыг ямар хүмүүс асуулахаар явуулсан бэ гэхээр энэ левичүүд буюу тахилч нар гэж. Юу энэ хүмүүс чинь бурханд үйлчилдэг хүмүүс биз дээ. Тэгээд яагаад энэ хүмүүс тэгж бодоо те? Та Христ юм уу гэж асуусан юм болоо. Биш гэсэн. Тэгвэл та Илия юм уу? Биш гэсэн. Тэгвэл хин юм бэ? Тэгж асуусан. Тэг яагаад энэ хүмүүс ингэж асуусан бэ? Энэ хүмүүс эргэлзэх хэмжээний энэ баптист Иохан үнэхээр сайн амьдарсан байна. Яг л Христ шиг. Сүлд хашгирагч нэгний дуу. Энэ баптист Иоханд гэр гэж байгаагүй юм шиг шүү. Тэг Есүс ч гэсэн гэр гэж байгаагүй шүү дээ. Хүний хүү толгой хороодох газар байхгүй гэж. Юу амьдралыг нь хараад хаар яг л Есүстэй адилхан амьдраад байгаа. Сайн мэдээг тунхагладаг тийм ээ. Энэ сайн мэдээний төлөө их зүв амьдраад байгаа. Тэрийг нь хараад юу вэ? За энэ гарцаагүй ирэх ёстой нөгөө ишизүүлэгч байна гэд бүр асуудаг. Тэгэж эндүр хэмжээний амьдрсан учраас энэ асуултыг асуусан байна. За та бүхнээс хэн нэгэн ирээд та хэн бэ гэж асууж байсан удаа байна уу? За бид бүхэн тэгж амьдэрсэн болвол те. Энэ баптист Иохан ишизүүлэгч Иоханы өмнө хэн нэгэн ингэж амьдраагүй учраас энэ асуултыг ч гэсэн асуугаагүй. Яагаад вэ? Тэгж амьдрсан хүн байгаагүй учраас ийм асуултыг асуугаагүй. Тэгэхээр энэ сайн мэдээний төлөө Бурхны хүслийг ойлгоод амьдарж байгаа хүн маань юу вэ? Амьдрал нь чухал ахна. Тэр хүний амьдралыг хараад юу вэ? Тэр хүмүүс асууж байгаа ахна. Энэ Давидын хүчит 3 эрсийн хувьд ч гэсэн ялгаагүй. Давидын төлөө юу ч хийгээгүй ээж ижил тийм ээ. Мөнөөх 3-тай адилхан тийм мундаг хүн болоогүй шүү дээ. Ам бие үл хайхран амьдрсан. Энэ сайн мэдээний төлөө, Бурхны хүслийн төлөө ам бие үл хайхраад амьдарч байгаа хүмүүс байгаа учраас энэ сайн мэдээ үргэлжлүүлэн тараагдсаар л байгаа. Тэгвэл энэ сайн мэдээ ямар хүнээр илүү сайн тараагддаг вэ? Бурхны хүслийг ухаарч, Бурхны хүслийг мэдсэн бол тэр хүслийнхэн төлөө юу вэ? Ам бие үл хайхран амьдардаг. Тим залуучуудаар дамжуулаад Бурхан ажиллаа хийхийг хүсэж байгаа юм. За нэг бодтой нэг болсон нэг үйл явдал байгаа. За энэ нэг аврагдсан ахт нэг болсон үйл явдал. За энэ ах яасан бэ гэхээр Библийн семинар олох гээд нэлээд олон хүмүүс сайн мэдээ тараасан. Тэгээ сайн мэдээ тарааж хагаад яг үеийнхэн нэг эмэгтэй хүнд ингээд сайн мэдээ тараасан. За тэгсэн чинь нөгөө эмэгтэй хүн гэртээ очиод нөхрөөсөө асууж байгаа. Энэ нэг семинар олох гээд байгаа юм байна. Би нэг яваад ирэх үү гэж асуусан чинь хин чамайг очоо суу гэж хэлсэн бэ гэж асуусан. Тэгсэн чинь нөгөө ахын нэрийг хэлдэг. Тэгсэн чинь тэр исэн юм яваад ир. Шууд тэгж хэлсэн. Яагаад шууд тэгж хэлсэн бэ? Тэр нөхөр нь гарцаагүй тэр хүнийг мэддэг байсан байгаа. Одоо ажил дээр хүмүүстэй яаж харилцдаг байсан юм, тэ? Ямар зан аршинтай, ажил төрлөө яаж хийдгийг, бие яаж авч явж байгаа вэ? Тэр бүгдийг харсан, ажигласан. Тийм учраас юу вэ? Тэр хүн яв гэж хэлж байгаа юм бол чи бараг надаас юунд асуусан юм бэ гэж байгаа. Тэгээд тэр нөхөр нь тэгж хэлж байна гэдэг чинь бас их сонь. Тийм биз дээ? Юу яриад байгаа юм? Гэртээ ажил төрлөө хийгээч. Наа чи ажил төрлөөс юм хоолунд хийгээд ир тэ? Тэгж хэлээгүй. Тэгж хэлсэн юм яв. Тэр хүн хэлсэн юм бол хамаагүй яв. Юу энэ хүн сүмд явж байгаа юм бол тийм ээ гарцаагүй яваа гэж хэлж байна гэдэг чи юу вэ? Тэр хүн сайн амьдраг бол тэгж хэлэх болов? Тэгж хэлэхгүй шүү дээ. Тийм биз дээ? Үнэхээр одоо тэр хүнийг харахад зөвхт амьдрсан учраас тэр хүн тэгж хэлсэн баг.
бид нар ч гэсэн энэ сайн мэдээний төлөө зөв дүр төрхийг харуулад амьдрахгүй бол бидний үг тийм ээ ямар ч хүчгүй очно гэсэн. За тэгэхээр бид бүхний үгнээс илүү үйлдэлийг энэ одоо хүмүүс харж яадаг. Тэ би ингээд сүмд явд юм аа. Та манай чуулган дээрээ үг сонсоод үзээч гэж хэлэх цагаас хойш үгүй таны амьдралыг ажиглан харах болно. Та нарын бие авч явж байгаагаар дамжуулаад Бурхны нэр тэг муу хэлэгдэх үү, сайн хэлэгдэх үү гэдг нь шийдэгдэнэ гэсэн. Би яаж амьдарч байгаагаар дамжуулаад, би яаж амьдарч байгаагаар дамжуулаад энэ сайн мэдээ тараагдах уу, үгүй юу гэдэг нь шийдэгддэг гэсэн. Би амаараа хэлчээ тэр хэлсэн үгийнхээ дагаа амьдрахгүй байх юм бол юу вэ? Тэр хүн ч гэсэн эсэргүүцсэн. Сэтгэлдээ тийм ээ өөрөө тийм ээ тэгж амьдрахгүй байж яагаад ийм зүйлийг хэлсэн юм болоо? Тийм учраас бид бүхний амьдрал чухал ахна. За бүгдээ 2 дугаар Тимотомыг харъя. Хоёрдугаар Тимот 2-ын 22 дугаар эшлэл. Хамтдаа уншаа. Залуу насныхаа дур хүслүүдээс зогт, цэвэр зүрхнээс эзнийг дуудагчийн хам, зөвхт байдал, итгэл, хайр, амар тайвныг мөшиг. За залуу насны дур хүслүүдээс зогт. Залуу наснд энэ хүсэл гэдэг зүйл маш их байдаг. Энэ дур хүслээсээ болоод тийм ээ итгэлээрээ унах, итгэлээрээ ухрах, сайн мэдээний төлөө зөв зохистой амьдрч чадахгүй байх үе олон байна. Гэхдээ энэ залуу насныхаа дур хүслүүдээс зугт гэж хэлсэн. Энэ гим нүгэл гэдэг зүйлээс зугтах нь хамгийн зөв арга. За энийг өстө маш олоодаа туршиж үзсэн. Зугтаал гардаг ерөөс. Бүгдээрээ тал нь оюутан тал нь тийм ээ ажил хөрөл хийгээд ингэ явж байгаа. Аль алинд нь ч гим нүглийн өрх орж ирнэ. За найзуудаараа нэг гарыг, ангиараа нэг гарыг, ажиллаараа нэг гарыг гэл тийм ээ. За тэр үеэс авахлал яаж зугтах уу гэж бодож эхэлдэг. Юу вэ? Тэрэнд нь хамт оролцох юм бол гим нүгэл хийхээс өөр гарцаа болчдөг. Нөхцөл байдал нь бүрдчихэж байгаа учраас юу вэ? Гим нүгэл хийхээс өөр аргагүй. Тэгвэл юу вэ? Зугтах нь хамгийн зөв баг. Тийм учраас Библиэлд зугт гэж хэлсэн баг. Зугтаад тэ муугар хэлэгдэх ч гэсэн гим нүгэл хийхгүй байх нь дээр баг. За тэгээд цэвэр зүрхнээс эзнийг дуудагчийн хамт зөвхт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгөө гэж. За ямар хүн өөрийгөө гим нүглээс тусгаар байж, гим нүгэлдээ тэмцэж Бурхны хүслийн төлөө амьдрах гэж хичээн тэр хүнтэй л Бурхан хамт байдаг. Тэр хүнийг Бурхан хүлээж идэг, тэр хүнд Бурхан хүч чадлаа өгдөг, тэр хүнээ дамжуулан Бурхан ажилдаг байна. Тэгэхээр тэр ямар хүн бэ? Гим нүглээс зугтдаг, цэвэр зүрхтэй байх гэж хичээдэг, Библиэд ойр байх гэж хичээдэг, Бурхны хүслийг үйлдэх гэж хичээдэг. Энэ дэлхий дээр гим нүглийг огт хийхгүйгээр амьдрч чадах хүн байгаа болов? Байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгвэл гим нүглийг хийхгүйгээр амьдрах гэж хичээж байгаа хүн харин бол байгаа. Тийм үстэй. Би яагаад ингэж амьдраад байгаа юм бол? Би яагаад ийм бодолтой амьдраад байгаа юм бол те? Би яагаад буруу зам руу яваад байгаа юм болоо? Тэ? Библи рүү эргээд, Бурхан руу эргээд, Бурхны хүслийг тэгээд амьдрах тэр хүнийг Бурхан хүлээж идэг байна. За тэгэхээр Бурхны хүслийг үйлдэх, Бурхны хүслийг биелүүлэх тэр хүнийг Бурхан хайсаар байгаа. Бурхан одоо ч хайж байгаа. Тэ? Тэр хүний сэтгэл нь арай болоогүй. Тэр хүний сэтгэлд нь гим нүгэл байгаа. Тэр хүний сэтгэлд харсан чинь
нэг их ч яваад идэг. Юу вэ? Бурхны үг шүү дээ. Юу вэ? Нэг ах, нэг их ч яваад идэг. Хүн сайн харагдъя гэдэг. Тийм сэтгэл яагаад байгаад байгаа юм болоо? Бурхны өмнө л амьдрья гэсэн тийм хүн байх юм бол тийм ээ. Бурхан энэ хүн чинь тэгээ Бурхны төлөө тийм Бурхны өмнө зөвхт амьдрах гад Бурхныг хараад амьдарч байгаа хүн байна шүү дээ. Тийм хүнийг олох юм бол Бурхан гарцаагүй ажилдаг байна. Тэгэхээр зүр сэтгэлдээ Бурхны хүслийг тэгээд Бурхны хүслийн төлөө амьдарсан тийм залуучууд болоосоо гэж хүсэж байна. Залбираа дуусгая. Биднийг үргэлж хайрладаг Бурхан танд баярлалаа. Бурхан та энэ газар дээр өөрийнхөө хүслийг үйлдэхийн тулд таны мэлмий дэлхий дээр хэрэн хэсэж тэнвчлэн явдагтай адилхан бид бүхэн ч гэсэн Бурхан таны өмнө зохистой зүр сэтгэлтэй болоод Бурхан таны хүслийн төлөө амьдардаг залуучууд болж чадхад та тусалж удирдах өгөөрэй. Магадгүй бид бүхэнд зохисгүй Бурхан таны өмнө хаях зүйл байгаа бол тэр бүх зүйлийг хаяад Бурхан таны хүслийн төлөө амьдардаг тийм мундаг залуучууд болж чадхад та тусалж удирдах өгөөрэй. Удахгүй бол Библийн семинартаа Бурхантай хамт байж өгөөд тэр семинараа ч гэсэн дамжуулаад олон хүмүүс сайн мэдээ тараасан тийм чухал цагууд болж чадхад та тусалж удирдах өгөөрэй. Манай залуучуудаар дамжуулаад Бурхан таны хүсэл, Бурхан таны сайн мэдээ илүү олон хүмүүс тараагдсан, Бурхан танд эрхмээр хэрэглэгдсэн тийм залуучууд болж чадхад та тусалж өгөөрэй. Өнөөдрийн цагтаа хамт байж өгсөн Бурхан таны нэг үсэл талархан биднийг үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр гун залбирлаа. Амен.